Зураг дүрсэлцгээе. Let's describe a picture together. Энэ зурган дээр байгаа улаан өстэй эмэгтэйг Нара гэж нэрлэцгээе. Let's call the woman in this picture Nara. Тэр аялалд явахын өмнө юмаа баглаж байна. She is packing her things before traveling. Тэр улбар шар судалтай цамц, саарал шорт өмссөн байна. She is wearing striped orange shirt and gray shorts. Тэр хар цагаан хоёр мууртай. She has two cats, black and white. Цагаан нь сандал дээр хэвтэж байна. The white one is lying on the chair. Харин хар нь дэлгээтэй чемодааны дээр öngийгөө зогсож байна. The black one is standing over the open suitcase. Түүний хажууд шалан дээр аяхтай кофе байна. There is a cup of coffee next to her. Тэр кофе уух дуртай бололтой. Maybe she likes drinking coffee. Түүний кофе сахаргүй хар кофе шиг харагдаж байна. Her coffee looks like no sugar black coffee. Энэ өрөөнд нийт 4 цэцэг байна. There are total of 4 flowers in this room. Ханын шүүгээний хажууд нэг том цэцэг, нэг жижиг кактус байна. There are 1 big flower and 1 small cactus next to the drawer. Хивсний зүүн доод буланд нэг шар савтай цэцэг байна. On the left bottom corner of the carpet, there is a flower in a yellow vase. Хамгийн сүүлийнх нь чемодааны хажууд байна. The last one is next to the suitcase. Хувцснууд хаа сайгүй байна. There are clothes everywhere. Буйдан дээр саарал цамц, шар малгай, дотуур хувцас байна. On the sofa, there are gray shirt, a yellow hand, and some underwear. Хивсэн дээр оймснууд бас нэг шар өндөр өсгийтэй гутал байна. On the carpet, there are some socks and also yellow high heels. Тэр 3 нарны шилтэй. She has 3 sunglasses. Нэг нь буйдан дээр, бас нэг нь номон дээр байна. One is on the sofa and another one is on the book. Цагаан хүрээтэй нарны шил нь хивсэн дээр байна. The one with white frames are on the carpet. Ханан дээр дугуй тол өлгөөтэй байна. On the wall, a circle mirror is hanging. Хажууд нь 3 жаазтай зураг өлгөөтэй байна. Next to it, there are 3 framed pictures.